Rockman Building-ийн хурлын зааланд болон баг хурлын гишүүд та бүхнийг хүрэлцэн эрхийг урьж байна. Харилцах утас 9910 4185 9911 34 43. Хачирхалтай эргүүд. Уугуул иргэдийн антропологийн төрх өөрчлөгдөхөд 250 жил хангалттай байдаг байна. Яг ийм хугацааг Оросууд Монголын эзлэн түрэмгийлэлд хөрнүүлжээ. Хэрвээ Монголын эзлэн түрэмгийлэгчид Оросын оршин суугчдад анзаарагдах үйс уул мөрөө үлдээсэн бол тэд одооний хасаа хүчиг харагдах байсан юм. Гэвч ийм зүйл огт болоогүй. 250 жил ойролцоогоор бол 3 үеийн амьдрал юм. Тэгээд ч эзлэн түрэмгийлэгчид цаг үргэлж тусгаарлагдсан оршиж байсан гэж үзэхэд төвөгтэй. Эрдэмтэд 2 хувилбарыг авч үзэхэд хүрчээ. Эсвэл хувьсгалын хөгжлийн бүтлгүйтэл, эсвэл холилдох хүн байгаагүй. 2 дахь хувилбар нь монголчууд Рус буюу одоогийн Оросын газар нутагт хизээж очоогүй гэсэн үг. Орчин цагийн орос хэлэнд монгол үг олон байдаг үлээ. Та нар угаасаа нэгч тийм үг олж чадахгүй. Монголын агуу дайчид Рус болон бусад газар нутагт ер нь хөрвсөн болов. Төв Азаас гаралтай нүүдэлчин эзлэн түрэмгийлэгчдийн түүхийг судалсан мэрэгчлэтнүүд энэ асуултанд дарагдж байна. Эзлэн түрэмгийлэгчид гэдэг үгээр ганц монголчуудыг ойлгож болохгүй л дээ. Австралийн аборигенууд, марсианууд, Сириусын оршин суугчид энэ бүх хувилбарууд яг л монголчуудын шиг хувилбарыг агуулах байсан. Чингис хаан, Хуурам Мэхлэлтийн 200. Зүүн эсвэл баруун слав эр хүний түгээмэл төрх. Нэг төвшөнд байрлах хүн хэрнүүд, дээд завхны нуглан буюу давхраа гүн, хамар шулуун, эсвэл баг зэрэг шантгар. Хамрын яс шанаа урагш бараг түрээгүй. Харин энэ бол түгээмэл Монгол төрх бүхий царай. Оногор уртнууд, дээд завхны нуглан урагш төрөн гүн хөгдсөн. Урагш төрөн гарсан шанаа болон хазартай. Хамар нүүртэйгэн бүхэлдээ навтгар. Тухнаас дагзны хэсгийг оруулаад толгой бөөргийн хэлбэртэй. Европоид, Монголоид хэмээх энэ огт өөр хоёр арьс өнгөтнүүдийн нэг зургийг нөгөө зурагтай холилдуулахад метис буюу эрлиц төрхтэй хүн гарч ирнэ. Мөн 250 жилийн турш монголчуудын эзлэн түрэмгийлэлд аж төрсөн Европын тэр хэсэгт амьдарч байсан хүмүүст ч ийм зүйл тохиолдох ёстой байсан. Бид гадаа төрхийг л хараад байна. Манай Оросуудын буюу Европын нэг хэсгийн гадаа төрхөнд Монгол шинж байдаг юм л да. Антропологчид саяхны томоохон туршилтын дүнг нэгтгэн дүгнэлтээ гаргасан байна. Санамсаргүй байдлаар сонгоо авсан хэдэн 10 мянган Оросуудын гадаа төрхийг судалсан байна. Харьцуулсан судалгааны үеэр нүдний аяга мөн эпикантус гэж нэрлэдэг зүйл байгаа эсэгт гол анхаарлаа хандуулсан байна. Хүний нүдний доо завхыг үүсгдэг дотоод булчингийн атраа. Энэ бол монголчуудын хамгийн тод онцлог. Мөн Төв Азийн тал нутгийн иргэдэд хамгийн түгээмэл ажиглагддаг онцлог шинж юм. Арьс өнгө холилдох үед заавал биш юмаа гэхэд ямар нэгэн хэмжээгээр антрополог төрхөнд тусгагддаг. Гэвч судалгаанд оролцсон нэгч хүнд энэ эпикантус илрээгүй байна. Хэрвээ бид судалгаанд ямар нэг хэлбэрээр монголчууд төрх тэрнийг илтгэх ямар нэг шинжийг олж илрүүлсэн бол энэ нь зөв хойд зүгийнхнээс л гарч таарна. Тэнд Уралын бүлгийн төлөөлөгчтэй холбоо үүссэн газар болохоор л тэр. Гэхдээ хэрэв шинжлэх ухааны талаас нь авч үзвэл энэ бол огтхон ч монголчууд төрх биш юм. Хэрвээ монголчууд 13-аас 14-р зуунд үнэхээр Европт хүрсэн бол үндэстэн хоорондоо заавал холилдсон байх учиртай. Энэ нь ч одоо илхэн харагдах байсан. Антропологч эрдэмтэд энэнд итгэлтэй байна. Учир нь колоничлолд өртсөн дэлхийн бүх нутаг оронд ийм зүйл тохиолдож байсан юм. Эго Ярлаковын үзэж байгаагаар хэрвээ газар нутаг ард түмнийг нь эзлэн захирж байсан хэмжээгээр нь авч үзвэл түүхийн сурах бичгүүдэд дүрслэн бичснээр монголчууд яриангүй колоничлогчд байж. Гэвч зөвхөн Монголын довтлохооны талаар бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн хамгийн түгээмэл баримтуудаар нотлогдсон тохиолдолд энэ бодит болно. Англичуудтай харьцуулахад тэд колоничлолын хүйсэлх байсан гэхэд болно. Харин англичуудын хувьд өөрсдийн колоничлолын хаан тулсыг байгуулахын тулд хэдэн 10 жилийг зарцуулж байсан. 1.5-аас 200 жилийг зарцуулсан л да. Харин монголчууд энийг 15-аас 20 жилийн хугацаанд хийж чадсан. Хятадаас Адриатын тэнгис хүртэл.
Энэ бол түүхэнд энэ тэнцүү бичигдээгүй эзлэн дүрмгийлэгчд. Тодруулбал колоничлогчд гэж болно. Англи, Испани, Португал, Францчууд. Тэд колоничлын он жилүүдэд хойд болон өмнөд Африкийн уугуул иргэдийн бараг 50% устгасан. Харин амьд үлдсэн хүмүүсийн нэг хэсгийг өөрсдөө хутгалдуулж. Тиймээс одоо Колумбийн жишгээр бол нийт ард иргэдийн 58% нь метис буюу эрлийн зүуд байдаг. Испани колоничлогчид болон нутгийн индиануудын холилдсон гэр бүлийн үр удам. Антропологчид колоничлын уулмөр болсон ийм хэмжээний эрлийн зүуд нь хэвийн зүйл гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай зүйл гэвэл төрөлх нутагтаа маш зүүн тооны уугуул иргэд үлдсэнд л байгаа юм. Африк тивийг эзлэн авсан нь 15 дугаар зууны сүүлээр газар зүүн нээлтийн ирнээр эхэлсэн юм. Энийг Европ колоничлогчид дунджаар 300 жилийн турш эзэмшиж байж. Монголчууд Оросын эзэнт гүрнийг захирч байснаас бага зэрэг урт хугацаанд л гэсэн үг. Барууны орнуудын хаа сайгүй эрлийц хүмүүс аж төрдөг. Мөн Латин Америкийн ард иргэдийн ихэнх хувийг эзэлдэг. Тэдний дунд Европ, индианчуудын үр ачнараас гадна колоничлогчид болон боолын хөдөлмөр эрхлэх зорилгоор авч ирсэн Африкуудын үр хойч байдаг. Мөн Африк индианчуудын дундаас төрсэн хүүхдийг ч нэрлэж болно. Тэгэхээр Монголын колоничлогчид энд хамаарахгүй байж ардаан эрлүү зүйлийг үлдээгээгүй байж болох уу? Эсвэл Төв Азийн тал нутгаас эртний Рус болон Европын хамарсан довтлогоогт байгаагүй хэрэггүй. Антропологчдын эргэлзээг генетикчд ч бас баталж байна. Бид хэд хэдэн ард түмэнд гений судалгаа хийсэн. Европ болон Монгол хүмүүсийн. Тэгээд нэг тоогоор хэд хэдэн генетикийн шинжийг илэрхийлэх оролдлого хийсэн л дээ. Тэгэхээр Орос Монгол хүмүүст ямар нэг ижил төстэй зүйл огт байхгүй гэж хэлж болох үйс. Тэдний генетикийн зай хол зөрүүтэй байсан юм. Генетикч эрдэмтдийн судалгааны үеэр нэгэн хачирхалтай фактыг илрүүлсэн байна. Оросууд иранчуудтай маш төстөөг тогтоосон байна. Гэвч гадаа төрхөөр нь энийг хэлэх аргагүй. Гэхдээ бас нэгэн илт зүйлийг нотолсон байна. Оросуудын одоогоор судлагдаад байгаа дэлхийн 55 ард түмнээс Фош, Финүүд, мөн германчуудтай хамгийн ойр төстэй болох нь тогтогдсон байна. Гэвч олон улсын биологийн багийн гол даалгавар бол Оросын генийн санд монголчуудын улмрыг олох явдал юм. Хэрвээ тийм он удаан жилийн байлдан дагуулалт үнэхээр байсан бол генетикийн улмөр заавал байх ёстой юм. Хоёр өөр ард түмний 250 жилийн турш зэрэгцэн амьдсны улмөр хойч үед нь тусгагдхал байсан. Эрдэмтэд монголчуудын генетикийн маркер Оросын цуснд байгаа эсхийг тогтоох судалгаа явуулсан байна. Үр дүн ямар байсан бол Оросуудад монголчуудын гих юу ч шийдрээгүй байна. Магадгүй монголчууд манай газар нутагт 250 орчим жилийн турш байсан нь генетикийн хувьд Оросуудад юу ч өгөөгүй байж болох юм л да. Монголчуудын генийн ямар ч хэсгийг бид олж илрүүлээгүй. Мөн ДНК-гийн зарим төрлөөрөө бид огт өөр. Цус холилдоогүй байна. Яаж ийм зүйл байж болох вэ? Нэг ард түмнийг нөгөө ард түмэн өдөрдөн залах үед тэдний генетикийн сан холилдохыг дэлхийн бүх цаг үеийн түүх харуулж байна шүү дээ. Эсвэл бүр Чингис хаан болон Батаны цэргүүд Төв Азаас төдийгүй ихэнх нь өмнөд Сибирийн ард түмнээс бүрдсэн байлаа гэж үзлээж энэ нь юуг ч өөрчилж чадахгүй. Эдгээр ард түмэн ч мөн генетикийн сангаараа монголчуудын нэгэн адил зүүн Евро Аз бүлэгт хамаардаг. Генетикчид ямар ч шинж тэмдэг илэрсэн байсан үр дүнгүй гэдгийг баталж байна. Оросууд бол ердийн Европчууд. Харин Азийн төрөмгөөлөл байсан нь хэрэг үнэн бол түүхэнд л улмөрөө үлдээснээс биш генетикийн санд үлдээсэнгүй. Дэлхийн түүхэн тийм тохиолдол огт байхгүй нь гайхшрал төрүүлж байна. Монголын довтлооны он жилүүдийн талаарх бүх мэдээллийг алдарт судлаач Лев Гумилов хар домог гэж нэрлсэн байдаг. Түүхчид тэр цаг үеийн талаар нэгдсэн баримт мэдээлэл өгдөггүй. Гэвч хэрвээ довтлогоо байсан бол яагаад газар нутгийн хувьд илүү том, олон ард иргэдтэй, тэргээр зогсохгүй, тийм ч ядуу зүудүү бус хатлаа, хангалттай зэвсгэлсэн улс орон хэдэн зууны турш гадны төрөмгийллээс чөлөөлөгдөх оролдлого огт хийгээгүй байх уу? Уламжлалт түүхэнд энэ асуултанд өгөх сонирхолтой хариулт байдаг л да. Энэ нь юу вэ гэхээр монголчуудыг эсэргүүцэх санаа нь өөрөө байгаагүй. Яаж юм байх вэ? Тэгэхээр манай өвөг дээдэст сэтгэл зүйн хямралын ямар нэгэн шинж байсан гэсэн үг юм л да.
Энэ нь Оросын ард иргэд түүхэндээ хизээж тэгж зовж шаналж байгаагүй. Манай ард түмэн өөрөө өөрсдөө сэтгэл зүйн буулт хийсэн гэсэн үг. Тэгээд монголчууд ялагдчихгүй гэсэн үзэл бодолтойгоор энэ загалмайг сайн дураараа үүрсэн гэж үздэг юм л да. Эдийн засагт Андре Поденицын юуны түрүүнд эзлэн төрөмгийлэлд довтлого байсан эсэх асуудалд мэрэгжлийн үднээс хандаж байна. Тэр монголчуудын хүлээн авдаг байсан алба говьчурын хэмжээг тооцоолон үзээд гайхшруулам дүгнэлтэнд хүрсэн юм. Эзлэн төрөмгийлэгчид иргэшээлдэн оруулсан ард түмнээс нь тун баг татвар авдаг байж. Тэгээд ийм асуулт ургана. Тэгвэл тэд яах гэж газар нутаг эзлэн авдаг байсан хэрэг үү? Түүхэнд өгүүлснээр Русыг булан авах амаргүй. Хаан тулс монголчуудад эсэргүүцлийн том зохиол өгч таарна. Владимир Рязан, Киев тэргүүтэй том хотууд довтлооны эхний он жилүүдэд сүрсэн. Тиймээс дараа нь тэдгэр хотуудад амьдрах ямар ч нөхцөлгүй. Ер нь монголчууд 5000 гаруй километр замыг туулж Орос оронд хүрээд энэ хол замын аян дайны дараа их хэмжээний ашиг орлого харахгүй байх нь ойлгомжтой гэж үү? Европчуудын колоничлалын эзлэн төрөмгийллийн шалтгааны хувьд бүх юм ойлгомжтой байсан л да. Тэд яах гэж газар нутгийн ирэлд гарсан байх вэ? Яах гэж далай тэнгисийг гатлан хол замыг туулсан гэх мэт. Тэгвэл монголчууд яах гэж бүх Евразийг өөрийн болгосон байх вэ? Африк, Америк, Австралийн тохиолдолд бүх юм ойлгомжтой байна л да. Тэдэнд амьдрах шинэ газар нутаг бас нөөц баялаг хэрэгтэй байсан. Хамгийн түгээмэл утгаараа бол нөөц, хүний нөөц, материалын нөөц, улс байгалийн гэд нэрж болно. Энэ бүхэн дээр л байнга өргөждөг технологичсон соёл иргэншил болсон. Испани колоничлогчдын жишээ маш тод баталдаг. Газар зүй нээлт, эдийн засгийн шалтгаанаар хийгдсэн байдаг. Тодруулбал улс оронд өөрсдийн нөөц баялаг хүрэлцээгүй байсан. 14-р зууны үед улс орон жилээс жилд хоосрон ядуурч байсан тул шинэ их үүсвэр хэрэгтэй болсон. Колон болсон шинэ газрын нээлт нь Испанийг Европын хамгийн чинэлэг улс болгосон юм. Тус улс Африк, Америкаас хэмжээшгүй их баялаг тээвэрлэж байсан. Ер бусын их хэмжээний мөнгөний уурхайг Мексик, Перу, Чилд нээж байлаа. Америк дахь Испаний колоничлол Европт алт мөнгөний үндсэн нийлүүлэгч нь болсон юм. Бусад колоничлогч улс орнуудын хувьд ч бас энэтэй төстэй зүйл ажиглагдана. Португал, Англи, Франц. Монголчууд тэгвэл байлдан эзэлсэн газар нутагтаа юу хийж байсан хэрэг үү? Орос орноор зогсохгүй Венгри, Чех, Польш, Болгар. Эдгээр орнуудад бас монголчууд эрх мэдлийн тогтоосон гэж үздэг. Хэрвээ уламжлалт түүхийн үүднээс авч үзвэл энэ тал дээр монголчууд бусад эзлэн төрөмгийлэгчдээс эрс ялгарч байжээ. Тэд байгаа бүх нөөц баялагийг хаман авахыг зорддог байсан. Тэгсэн тэгээгүй хоосорч өгүүлсэн хотуудаас татвар авч дээрэм тонол хийгээд л орхидог байв. Монголчууд хизээч Орос оронд өөрсдийн засаг захиргааг тогтоож байгаагүй л дээ. Хизээч. Энэ маш ажиргалтай биш гэж үү? Хэрвээ чи аль нэг улс орон газар нутгийг эзэлсэн бол жишээ нь Европчуудын хамгийн түрүүнд хийдэг зүйл бол өөрсдийн засаг захиргааны нэгжийг томилдог байсан. Газар нутаг болон тэрний бүх нөөц баялагийг бүрэн хянахын тулд ингэх хэрэгтэй. Энэ нь чухал хэрэг. Оросд рөөслөг гэхэд лав юм огт ажиглагдаагүй. Өөрсдийнх нь хаад эзэд өөрсдийн газар нутгийг захирж байсан тал дээр хизээч ямар ч өөрчлөлт эргэлзээ байгаагүй. Энд харин үе үе Ярликов руу явдаг байсан юм. Ярликовууд нь ч өөрсдөө бас байхгүй. Байгаль дээр тийм тэр тусмаа монгол хэл дээр байхгүй. Үүгээр зүйл баран Монголын эзлэн төрөмгийлэгчид үнэн алдартны сүмд ер бусын их тал засдаг байлаа. Харин тэдний хувьд энэ бол харийн шишин. Мөн дэлхийн эзлэн төрөмгийлэлтийн бусад түүхээс авч үзвэл эрхшээлдэн оруулан захирах нь өөрсдийн соёл уламжлал, ёс заншил, шашин шүтлгийг нэвтрүүлэх замаар хэрэгждэг. Ингэвэл удирдахад хялбар болно. Гэвч монголчууд өөрсдийн итгэл үнэмшлийг тусгаагүйгээр үл барам тэд үнэн алдартны сүмд бүх талаараа хайр инэрлийг үзүүлдэг байв. Тэд бүх төрлийн татвар татааснаас чөлөөж байлаа. Мөн судлаачдын тогтоосомчлон монголчуудын захиргаалтын он жилүүдэд сүм хийдийн тоо нэмэгдсэн байж. Хэрвээ тэд лалын шашинтнууд байсан бол мөргөлийн сүм барих ёстой. Хэрвээ өөр шашинтан байсан бол бас тэр итгэл үнэмшилд нийцсэн хий дугныг барих ёстой шүү дээ. Гэхдээ үнэн хэрэгтээ бидний ажиглаж байгаа зүйл бол яг энэ он жилүүдэд бид Христийн сүмийн барилгын ажилд явж байсан. Үнэн дээр оршин байсан бүх цаг үеийн хамгийн эрчимтэй Христийн сүмийн барилгачлалт. Та нарын нэг юу гэж тайлбарлах вэ? Энэ чинь нөгөө татар Монголын довтлого байна уу? Гэвч хамгийн хачирхалтай нь энэ биш. Мөн Монголын дайчдад үнэн алдартны сүм дугнуудад дайран орохыг хориглосон хууль мөрдөж байж. Энэ хуулийг зөрчсөн этгээдийг хамгийн хатуу аргаар шийдэгдэг байлаа.
Жишээлбэл ингэж төсөөлөд үзтээ. Английн цэрэг Индианы ямар нэгэн онгон шүтэнийг сүйдснийхээ төлөө заазаар авахыг сонсож байсан. Эндээс үзвэл энэ төрлийн хууль байсан гэдэг худлаа. Эсвэл эзэн түрэмгийлэгчид харийн шашинтнууд байгаагүйгийнх гаргалгаа харагдаж байна. Тэгвэл дам монголчууд биш байв уу? Дөө Азийн арим ийм өргөн хэмжээний аян даныг тэмдэглэн үлдээсэн байх боломжтой юу? Тэгээ тэр нь Оросын эзэн таанд улсад мөн цаашлаад Европод хүрээгүй бол яах вэ? Хэрвээ тэд энд байгаагүй бол хаанаас олж мэдэх вэ? 200-аас 300 жил өнгөрөхөд бүх юм түүх домог мэдүүлдэж ямар нэгэн юм зохиосон бичсэн байх ёстой. Тэгтэл бидэнд монгол хэл дээрч, түрк хэл дээрч тэр энэ талаар ямар ч тэмдэглэл үлдээгээгүй байгаад санаа чинь зовхгүй байна. Бүгд зөвхөн орос хэл дээр л бичигдсэн байна. Тэгэхээр асуулт урган гарч ирнэ. Өөршөөгөр татар монголчууд оросоор ярьдаг байсан хэрэг үү гэж. Үнэхээр ч дүүлэнт нутгаа олджээ. Энэ үйл явдлын талаарх нэг чиг сурвалж монгол хэл дээр алга. Харин тэр цаг үед бичиг үсэг оршиж байсан юм шүү. 20 дугаар зууны ихэр монголчууд кирилл үсгээр бичих болсон. Харин 13 дугаар зуунд энэ уугур бичиг үсэг байлаа. Энийг бас өөрөөр хуучин монгол бичгээ гэж нэрлэдэг. Төв Азийн энэ улсын бүхэл ололт амжилтын нэгэн адил бичиг үсэг үүссэн түүхийг ч мөн Чингис хаантай холбодог. Гэвч энэ орон бараг Евразийг бүхэлдэн захирж байсан гих нэгч баримт нотлохоо монгол хэл дээр яагаад байдгүй лээ? Эзэн төрөмгийлэгчид бичиг үсэг хэрэглэдэггүй байсан гэж үү? Тэр юу л бол? Амжилттай байлдан дагуулагч улс үндэстэн бүхэн өөрсдийнхөө талаар мэдээлэл үлдээхийг тэмүүлдэг. Гэвч монголчууд тэднээс тис өөр байсан гэвэл хэлцдэх биз. Санкт Петербургт байрлах Оросын эрдэм шинжилгээний академи эртний түүхэн бичиг баримтын баялаг архивтай. Төв Азийн хэсэгт нь маш ховор нандин материалууд байна. Монголын тухай ийм баялаг каталог ховорхоо олдсон шүү. Энд бол зохиол төрвөл арт түмний үг хэллэг, эрх, ангаахын аргачлал, хууль дүрм, захидал, тойл бичиг, бөөгийн гар бичмэл гэх мэт түүхийн маш олон төрлийн баримтын сан байгаа. Цуглуулгын дийлэх хэсгийг буддын зохиолууд эзэлж байгаа юм. 8000 өөр төрлийн гар бичмэл материал. Энд 13 дугаар зууны үеийг хүндсэн цорын ганц гар бичээс байна. Энэ үед монголчууд Евразид дайлар мордсон гэж таамагладаг. Энэ бол нууц товчоо. Эсвэл монголчуудын нууц түүх гэж нэрлэдэг. Сонирхолтой нэрний ард Чингис хааны түүхийг маш тодорхой бичиж үлдээсэн байна. Үн цэнэгүй гэж тооцогдож байгаа энэ материалыг 19-р зууны ихэр олсон байна. Гэвч энэ монгол биш, хятад хэл дээр бичигдсэн байсан юм. Хятадын ханз бичгээр бичигдсэн байж. Хожим 20 дугаар зуунд энийг хуучин монгол бичигт хуулан бичжээ. Гар бичмэл болон бусад онц шаардлагагүй бичрүүдийн хамтаар Бээжингийн ордны номын санд хэвтэх байж. Бээжинд Оросын үнэн алдартны шашин дэлгэрүүлэх ажиллагааны дарга Орос хятад тойл бичгийг бүтээгч Пётр Капаров эртний гар бичмэлд анхаарал хандуулж худалдан авсан байна. Хожим тэр нь Оросд иржээ. Нууц товчооны зохиогч нь тодорхойгүй байдаг. Бичсэн он сарын ч мөн асуулт хэвээрээ байгаа. Энэ бичмэл нь 1240 онд хамаарагддаг. Гэхдээ судлаачид он дээр нь их маргадаг л да. Санал нийлдэггүй учраас яг баттай зөв хугацаа гэж бас болохгүй л дээ. Тэгэхээр энэ бичмэлд өгүүлснээр бол хулган жилд бичиж дууссан гэдэг юм. Дорны цаг тооллоор бол ялангуяа Монгол он тооллоор хулган жил 12 жил тутам давтагдж байдаг юм. Гэхдээ арай илүү тодорхой болохын тулд энэ хулганы өнгийг тодорхойлох хэрэгтэй байсан ч дурсгалд энэ байхгүй учраас 1240 он гэдэг бол бас нэг эргэлзээтэй хугацаа юм. 12-оос 13 дугаар зуунд монголчуудын хийж байсан үйл явдлын талаарх хамгийн эртний мөн хамгийн чухал бичвэр материалыг зохиосон түүхийн талаар маш бага зүйл тодорхой байдаг болж таарлаа. Мэргэжилтнүүдийн хийж байгаагаар тус улсад үргэлж түүхэн мэдлэгийг аман хэлбэрээр дамжуулж байсан энэтэй холбоотой юм. Монголчуудын хувьд ямар нэг гар бичмэл судар гарсны дараа хожим нь хэн нэгэн дахин хуулан бичиж тараадаг. Тэрнийг нь бас дахин нэг бус удаа хуулан бичиж Монголын газар нутагт ард түмний тунд түгээдэг уламжлал маш түгээмэл байсан. Энийг л сайн мэдэж байна. Монголчуудын нууц товчоо гар бичмэлийг олсноос хойш он удаан жил маргаан дагуулсан юм. Энэ түүхэн зохиол уу эсвэл уран зохиолд хамаарах уу гэдэг асуултан дээр эцэст нь баатарлаг хэв маягаар дамжуулан илэрхийлсэн түүхэн он дараалтын бичиг мөн гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
Өөрөөр хэлбэл материал нь бодит байдалтай нийцэж байна. Үгээрч барахгүй тэрнийг туйлын зорилготой элдв нэмэлт чимэггүй байгаа нь Чингис хааны намтрын танилцуулгад хамаарна. Монголчуудын нууц товчоонд Чингис хааны удмын ургийн бичгийн талаар өгүүлдэг. Тэрнийг Тэнгэрийн өвөг дээдсээс гаралтай тухай мөн тэрний бага нас, эдэр залуу нас, тэрний гэр бүлийн тухай түүх, тэрний эцэг хэрхэн амиа алдсан тухай, дараа нь тэрний өшрөг авсан талаар, Чингис хаан хэрхэн хаан болж 1206 онд өргөмжлөгдсөн талаар, мөн тэр хуур ахын дус байгаад дараа нь дайснууд болсон жамуухтай хэрхэн дайсан талаар маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Нууц товчоонд мөн Чингис хаан төрсөн дүүгээ хөнөөсөн талаар нь хүртэл бичсэн байдаг. Гэвч Русыг байлдан дагуулсан талаар бараг юу ч байхгүй. Маш богино хэмжээний слайд олсон нь лавлах. Монголын нууц товчоонд Чингис хааны олон төрлийн аян дайны талаар бичсэн байдаг л да. Гэвч энэ бол Чингис хааны өөрийнх нь түүх учраас Русыг эзэлсэн тухай нэг л хэллэгээр дурдсан байдаг. Бусад эрдний бичээст ч болон харьцангуй хожим үеийн бичээст ч бас үлдсэн байдаг. Байлдан дагуулсан орнуудын жагсаалтанд Рус гэж дурдсан байдаг юм. Ингээд л гүйцээ өөр юу ч байхгүй. Уламжлалт түүхийн хувилбараар Чингис хаан Монголын эзлэн түрэмгийллийн эхлэлийг тавьсан. Тэр хаан өргөмжлөлийг авсныхаа дараа овг аймагуудыг нэгтгэж цэрэг арин байгуулж эхлээд хятад тэргүүтээ хөрс зэрэгэлдээ улс орнуудыг эзлэн авахар хөдөлж харин дараа нь залгамжлагчид нь цааш аян дана Азийн тал нутгаар үргэлжлүүлж Рус хүртэл явж ирсэн. Гэвч Чингис хааны намтрын хувьд энэ чухал биш байсан бололтой. Илүү тодорхой дүрслэн бичих хүртэл тийм чухал ач холбогдолтой зүйл байсангүй. Мөн энэ гайхал төрүүлэн факт нь монголчуудын түүхэн үнэт их сурвалжид тооцогддог нууц товчоогоор батлагдаж байгаа юм. Гэвч хэвээ эртний Монголын бичмэлийн материалуудад айрмын Русыг дайлаар мордсон талаар хангалттай нотлохоо байхгүй юм бол маш ноцтой хуурам мэхлэлт болсон байна гэж болох болов. Мөн Оросын хаан тус бараг 300 жилийн хаанчлалын удирдлагад ор аж төрсөн гэдэг зүйл байхгүй гэж үзэж болох уу? Тэр таалнуудын хаан ихтэй амар тайван аж төрж байгаа нүүдэлчд мориндоо мордоод урдаас огт мэдэхгүй. Зам харгуйж байхгүй. Газрын зураг гих мэт юмгүйгээр тодорхойгүй чиглэлд хэдэн мянган километр давхин дайдах ямар шалтгаан байж болох юм? Тэгээд чинь бүхэн тэрэнд ямар хэрэгтэй гэж. Энэ асуултад хамгийн их бодлогошруулж байна. Тэр цагт газрын зураг үнэхээр байгаагүй юм. Газар зүүн нээлтийн эрэндэл газрын зураг гарч ирсэн юм. Энэ цаг үеэс 200-ны дараа гэсэн үг. Баруун зүгт яг ямар улс орнууд байгаа талаарх үнэн зөв мэдээлэл авах боломж монголчуудад байгаагүй. Тэгэхээр цэрэг арим аян дайнд сохроор мордсон байх нь. Монголчуудын байлдан дагуултын үйл явдалд эргэлздэг цөөнгөө мэргэжилтэн байдаг. Тэд монголчуудын байлдан дагуулт байсан байж болох замын нарийн мэдээллийг эхнээс нь судалж үзээд дараах дүгнэлтэнд хүрсэн байдаг. Маргаантай хүчин зүйлүүдийн нэгийг дурдвал нүүдэлчд хамаг юм орхин өмнө нь юу хүлээж байгааг огт мэдлгүйгээр харь газар нутгийг эзлэн түрэмгийлэхээр хөдлөх боломжгүй. Ялалтанд итгэлтэй байхын тулд хангамж, зэвсэг, тодорхой хэмжээний мэдлэг хэрэгтэй болно. Харин энэ бүхэн тал нутгийн ард түмэнд байсан болов? Монголчуудад Монголын эзлэн түрэмгийллийн үндсэнд эдийн засгийн ямар нэгэн орон зай байсан гэвэл энэ нүцгэн тал дахь өчүүхэн уран зөгнөлөж таарна л да. Ийм эдийн засгийн ямар ч нотлогоо эсвэл уулмөр хизээж байгаагүй. Байх ч боломжгүй л дээ. Ойлгож байгаа үстэй. Бараг бүхэл бүтэн соёл ертөнцийг эзлэн авахын тулд тэр мөчөд зүгээр нэг зэр зэвсэг бус хамгийн шилдэг зэвсэгтэй байх шаардлагатай шүү дээ. Ямар нэгэн боловсруулсан металл биш. Харин хамгийн шилдэг металл. Тэгвэл тэр титан Ой, хад жимсний шүүс. Тош шиг тунгалаг царай, торох шиг зөөлөн арс. Шинжлэгдсэн актаар X. Ноён пиццаны бургер сет худалдан гарлаа. 33 22 77 1919 Ноён пицца. Антигрипин ханиад томоотой гэр бүлэрээ тэмцэцгээе. Шин бүтээгдэхүүн хатаасан самар жимс. Even healthy things can be delicious.
шинэлэг бай. Цаг мөч бүрийг таашаахад тань туслана. Дон Фернандо. За, энд юу болж байна? Хүүхдүүд танаа түрхээр нь гавар түрхээд жимсний чанамлаар биеийг нарчаад эмээр утлах хийгээд бүх зүйлийг зөв хийсэн бах уу? Ханиадны эхний шинж тэмдэглэх бүрт антигриппинийг хэрэглэж болно гэж эмч зөвлөдөг шүү дээ. Надад ч үс хэрэг болох юм шиг байна. Антигриппин ханиад томоотой гэр бүлэрээ тэмцэцгээе. Сэтгэл оюун хүч хөдөлмөр шингэсэн бүхэн амжилт бэлгэлдэг. Цаг хугацаа орон цаг туулан сүмбэрэлсээр байх их бүтээн байгуулалтын гараа гагцуу энэ дэсэл ихлээ. Танай тааллын өмнө санал болгон дэлгэж барих бидний сонголт хязгаар. Бид хүслийн жигүүр нэгээс бүгдийг. Биг хамгийн том барилгын материалын төв. Нарны элчин цацрагтаа булганы өнгөн сорондоо усны дээд нь цэнгэгтэй байдаг бол уралсан бүтээлийн дээд нь шилдэгтэй байдаг юм. 2013, 14, 15 оны уран чадвар, уран сэтгэмжээс бүрдсэн шилдэг номеруудаа шинэ үе продакшн төлөвлөж байна. Бидэнтэй үргэлж хамт байсан үзэгч та бүхэндээ талархлын тоглолтоо 11-р сарын 12-ноос соёлын төвөргөнд шинэ үе продакшн. Монгол улсын шилдэг 99 улс төрчин рейтинг тогтоох цахим болон цаасан судалгаа улс орон даяар явагдаж байна. Та дэмжиж байгаа улс төрчин цагийн сайтаар орж саналаа өгөөрэй. Улс төрч цагийн. Сэтгэл оюун хүч хөдөлмөр шингэсэн бүхэн амжилт бэлгэлдэг. Цаг хугацаа орон цаг туулан сүмбэрэлсээр байх их бүтээн байгуулалтын гараа гагцуу энэ дэсэл ихлээ. Танай тааллын өмнө санал болгон дэлгэж барих бидний сонголт хязгаар. Бид хүслийн жигүүр нэгээс бүгдийг. Биг хамгийн том барилгын материалын төв. Шинэлэг бай. Антигриппин ханиад томоотой гэр бүлэрээ тэмцэцгээе. Тош шиг тунгалаг царай, торох шиг зөөлөн арс. Шинжлэгдсэн актаар X. Дахлаас сэргийх амин дэмийн сурал. Нимбэг C. Италийн уулмар хаана? Монголчууд эртний монголчуудын эзэн дүрмэлийг амжилттай болгосон гэх тэр Титаны соёлын уулмар одоо хаана байна? Байлдан эзэлсэн газар нутгуудаас их юм авч байсанд нь найдлага тавьж болох юм. Бат бүх хэрэм цайзуудыг эзлэх нарийн зэвсгүүдийг хятадаас авсан байж болно. Гэвч тэгвэл эхлээд тэд хятадуудыг яаж эзэлсэн байх вэ? Тэд бол бүх цаг үеийн амаргүй дайснууд байсаар ирсэн юм. Тэр цагт ч ийм л байсан. Монголын дайчид 13-аас 70 насны эрчүүдээс бүрддэг байсан. Ан гөрөө хийх нь үндсэндээ тэдний дайны бэлтгэл болдог байлаа. Өмнө нь монголчууд чулуун зэвсэг ашигладаг байсан. Дараа нь Монголын айрам, нум сум нурийн илд хэрэглэж эхэлсэн. Гэхдээ хамгийн түгээмэл ашигладаг байсан зэвсэг бол нурийн илд. Хэрвээ Европт шулуун сэлэм илүү түгээмэл хэрэглэдэг байсан бол харин манай улсад нурийн илдийг илүү үздэг байсан юм. Уламжлалт түүхийн дагуу бол монголчууд сайн зэвсгэлсэн тулаанч ард түмэн байсан. Евразийг байлдан дагуулах их аян дайны эхлэл тавигдсан гэж үздэг 13 дугаар зууны ихээр тэд тал нутгаараа нүүдлэн гэрт амьдарч байсан бол гол ажил нь мал маллах явдал байсан юм. Тэд ганц Түрэг овг аймагтай дайсагнацж байсан тул хүч хэрэглэх шаардлагатай болсон нь аль эртний 8 дугаар зуунд болсон явдал юм. Энэ цаг үед монголчууд өөр юу төсөөлж байсан бэ гэвэл энэ бол харьцангуй эртний бүлэг аймаг. Одоо бол Монголын газар нутаг гэж нэрлэгдэж байгаа энэ газар нутагт манай эртний 8 дугаар зуунд монголчуудыг ирэхээс өмнө Түрэг овг аймагуд болон Түргийн төр тулс амьдарч байсан. Тэгэхээр эндээс үзэхэд монголчууд буюу монгол хэлтэй овг аймаг амуураас ирээд үнэхээр дайсагнсан болон ураг садан болох замаар Түргийн овг аймаг руу давшсан байдаг.
Харин 12 дугаар зууны сүүл 13 дугаар зууны үед бол энд амьдарч байсан хүмүүсийн дийлэнх нь цус холилдсон малчин ард түмэн байсан юм. Би ч бас энэ тал нутагт очиж үзсэн л дээ. Үнэхээр сайхан нутаг. Мэдээж хэрэг мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой маш сайхан саруул уудам тал нутаг байдгийг. Монголчуудын хүн амын тоо хэмжээний талаар тодорхой баримт байдаггүй. Монгол улс газрын зураг дээр 13 дугаар зууны ихээрч бай, одоо ч бай жижигхэн л улс. Энэ газар нутаг монголчуудын төрөлх нутаг тооцогддог. Мөн энэ л нутгаас тэд байлдан дагуулах зорилготой Евразийг чиглэн хөдөлжээ. Яг тэр газараас л гинэтгэ нэг өдөр аврах том айрам хүчрхэг дайжид хүрэлцэн ирсэн гэдэг бол энэдтэй хэрэг л дээ. Мэдээж хэрэг энэ бол цэвэр уран зөгнөлт хувилбар. Энэнд бодит физикийн хуулийн хувьд ч тэр үнний уул мөрийн үндэслэл огт байхгүй. Гэвч ямар нэгэн байдлаар олон тооны дайчид цуглуулах боломж байсан биш биз? Энд хэдэн сая хүн ам оршин суудаг байж болох уу? Хөөхд эмэгтэйчүүд болон хөгшчүүлийг нь оруулаад ч болтугай. Хэрвээ газар нутагт хүн ам шигүү сууршвал ийм байж болох юм. Гэвч Монголын овог аймагуд хэдэн 10,000 км-ийн зайтай сууршсан байдаг. Тэд нэг нэгнээс тусгаарлагдан аж төрдөг байлаа. Хүн бүр өөрсдийн бэлчээр газарт амьдардаг. Хүн даян зам болон дайныг тэсэн гарах хэрчүүд хэр олон байсан бэ? Тухайн үед нутаг оронд маань хүүхэд эмэгтэйчүүд болон газар нутгаа хамгаалах үүрэгтэй эрчүүд үлддэг байсан. Чингис хааны айрам эзлэн авсан улсуудынхаа айрамтай харьцуулахад хэдэн 10 дахин бага байсан. Дэлхийн байлдан дагуултын түүхэнд Юли Цезар Британиг эзлэн авахар оролдож байсан гэх жишээ байдаг. Эхний удаа тэр 8,000 хүнтэй армийг өдөртөн явсан. Тэд хуурай газар болон далаагаар давталгоо хийсэн байна. Мөн олон тооны завь нь бүгд катапультаар тоноглогдсон байж. Гэвч хүний тоогоор илүү ч гэдэ зэр зэвсэг муутай байсан британчууд хүчтэй эсэргүүцэл үзүүлж их орноо хамгаалж чадсан юм. Дараагийн удаад Юли Цезар 20,000 дайчид дагуулan ирсэн байдаг. Энэ удаад британчууд эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсаар эзлэгдсэн. Наполеон хүртэл Юли Цезарын анхны дайралтанд инээд нь хүрч байсан гэдэг. Тэрээр цэргүүдийн бэлтгэлгүй байдалд ихэд гайхсан байна. Тэр үед ромчууд үнэхээр сохроор буюу дайсныхаа тоо хэмжээг огт мэдлгүйгээр дайралтанд ордог байж. Харин монголчуудад анхны оролдлогоор л амжилт олж замдаа таарсан бүхнийг ялсаар байсан гин. Хятад, Перс, энэтхэг цаашлаад бүр Европын газар нутагт. Зүгээр л харал да. Бидэнд зөвхөн мороор л явж хүрэх юм шиг санагдаж байна. Энэ бол үнэхээр үнэн л дээ. Учир нь Монголын тэр тал нутгийг явгнаар туулна гэдэг бол үнэхээр санаанд багтангүй хэрэг. Энэ тохиолдолд хичнээн жилийг зарцуулахыг ч мэдэхгүй байна. 3-4 жилээс бол наашгүй. Мөн дайчин бүр хөлөгт баатар өөр нэг биш, хачирхалтай харин бүр 3 морьтой байдаг гэж байгаа. Учир нь нэг морин тулааных дэр морин унж тулдаг гэсэн үг. Харин хоёр дахь морин сэлгэнийх. Хэрвээ тулааны морин өгчхөл эсвэл ерөөсө тулааны нөөцийн морио гэсэн үг. Харин 3 дахь морин унлагны зориулттай байж. Одоо тэгэд бодоод үзтээ. Манайхаас хятад хүртэл хэр олов. Тэгэхээр тэд явж очих гэж хичнээн жил болох уу? Бас тэдний замд ямар саад өршөөл таарсан бол би хувьдаа тэднийг ядаж ганц удаа ийм аял хийсэн гэдэгт итгэхгүй байна. Зөвлөлт холбоот улсад 30-аад онд армийн мордод нэгэн төрлийн шалгуур улсан юм. Тэднийг Фрунзе хотоос Киргизийн нийслэл рүү Москва хүртэл явуулжээ. Тэд амь тавин явж 3,000 км-ийг туулсан юм. Хэрв гинэт ямар нэгэн тулаан хийх болвол энэ талаар ярих чаргагүй болтол бүх мордын хүч тэнхээ шавхагдсан байлаа. Армийн мордыг ачааны гал тэрээр эргүүлэн буцааж байсан юм. Монголоос Русийн төв хүртэл бараг 2 дахин их зайтай. Гэхдээ энэ хэрвээ шигээрээ явбал шүү дээ. Сибирьд 13-аас 14-р зуунд шигүү суурьсан байсан гэдэгт та итгэлтэй байна уу? Загалмайтнуудаас өвс үр тариа авахын тулд эдгээр загалмайтнууд нь тэнд байх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ тэд байхгүй бол яах вэ? Та бүхэн мэдэж байгаа. Одоо хэрэн Сибирьд тосгон суурин хоорондын зай 40-50 км байдаг шүү дээ. Тэгэхээр өглөө эрт гарсан бол нэг газарт очих гэж оройноос наашгүй гэсэн үг. Гэхдээ үнэндээ тэд хаана байгааг мэдэж байгаа тохиолдолд шүү дээ. Танд газрын зураг байгаа тохиолдолд бүгдийг зөв төлөвлөж хөдөлснөөр л энэ боломжтой. Монголын армийн зэрэг бүрт эдэж тижээлэр дутахгүй, дээр нь тэнхэн шавхагдшгүй, ид шидийн морьтой байсан гэх хувилбарыг л дэвшүүлж болохоор байна. Монгол морьд богино хугацааны амралт авсаар өдөрт 300-аас 400 км замыг туулах чадвартай. Замд таарсан ус өвсөөр хоололдог. Харин монголчууд өөрсдөө гайхалтай дэсвэр хатуужлтай. Тэд эмээлэн дээр олон хоногийг маш бага хоол хүнс хэрэглэн өнгөрүүлэх чадвартай. Асуулт гарч байна.
хүн болон морид тулалдах хүчнийхээ хаанаас авч uuсан хэрэггүй. Олон мянган километр замыг туулах үед тэнхэн шавхагдж байсан нь ойлгомжтой юм. Дахиад нэг асуулт гарч байна. Тэд зам харгуугүй өтгөн ой шугууг хэрхэн туулж байсан хэрэггүй? Тэд өргөн гол мөрдийг яаж гадалсан байх вэ? Их сургуульд байх он жилүүддээ би бас монгол хэл судалж байсны хувьд тэднийг устай дэмж ойрхон улс бишээ гэдгийг мэддэг юм. Тэдэнд сэлж чаддаг хүн дэмж элбэг биш шүү. Одооны орчин цагийн монголчууд усан цэлэх тал дээр бол бүр таг хүмүүс. Тэгээд ч ойлгомжтой. Тэдэнд тэгтлээ их сэлж шумбаад байх гол мөрдөн ч ховор. Учир нь Монгол өргөн уудам тал нутагтай шүү дээ. Үүгээр зогсохгүй монголчууд ямар аргаар эзэлж авсан бэ гэдгээс гадна олон зүүн иргэдэд ямар аргаар эрх мэдлийн тогтоож байсан юм бол мэдээж хэрэг армийнхантоо хэмжээ эзлэн авсан улс орон хотуудын оршин суугчдын тоо хэмжээс цөөхөн байсан. Тухайлбал Хятад Оросуудаас цөөн монголчууд бусад ард түмэнд нөлөөлөх хүч чадал харгисалтай байснаас гадна тэднийг удирдан залах тун гарамгай арга ухаантай байсан гэж үздэг. Би та бүхэнд нэг эртний бичээсэн хэсгээс үзүүлж болно. Энэ бол Ахара хотоос авчирсан гар бичмэлийн хэсэг. Энд Чингис хааны зарилгыг бичсэн байгаа. Төр улс оршин тогтнож байхад тэрний нэгдэл болон удирдан залах цэцэн ухаанд тэмүүлэх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадахгүй бол төр улс бутрах болно. Цаашаа хоёр нэр байгаа. Энэ нь орчин үеийнхэнд ойлгомжтой байсан. Харин бидэнд бол алга. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг устгасан нь удирдан залах хангалттай ухаалаг хүн биш байжээ. Чингис хааны сургаал. Энэ нь төр тулсын баримтлах ёстой нэг төрлийн ёс суртахууны хэм хэмжээ юм. Эдгээр сургаал айлдвар даалгавраа Чингис хаан хөвгүүдэн загтаг байж. Ингээд хааны суудал залгамжлагчдад шийтгэл маягаар үлджээ. Чингис хааны ясуу. Энэ бол үе дамжуулан үлдээсэн ямар нэгэн баримт бичиг гэж байна. Энэ бүр цэцэн зэлмэг гүн сэтгэлгээгээр гайхшрал төрүүлдэг. Энд монголчууд төрийн бүтцийг хичнээн эрүүл саруулаар харж байсныг үзэж болно л доо. Тэгэхээр нэг асуулт гарч байна. Тэд хаанаас ийм нарийн чадвар туршлагыг олж авсан байх вэ? Энийг боловсруулсан шинжлэх ухааны сургуулиуд нь хаана вэ? Мэдэхгүй юм. Хаан тэр сүмхийд номын сан байна. Бас л мэдэхгүй. Ийм соёл хаана үүсч хөгжсөөргөө? Бид жишээ нь эртний Ром, эртний Грекийн талаар судлаад үзэхээр бидэнд соёлын олон төрлийн хөгжлийн он удаан жилийн уламжлалыг өгүүлдэг шүү дээ. Тийм ээ. Эрх, төрийн бүтцийн үндэс, шинжлэх ухаан, соёл гэх мэтчлэн байдаг. Тэгтэл энд юу ч алга байна. Бодит байдал дээр тийм ямар ч уламжлал байхгүй. Үнэхээр Монголын хаанд хамаарах сургаал өгсөн ямар ч нотлохоо байгаагүй аж. Санкт-Петербургийн дорны гар бичмэлийн институтэд Чингис хааны төрийн зөв бүтэц зохион байгуулалтын талаарх болон удирдах арга бүхий цэцэн үгсийг бичсэн төрөл бүрийн олон материал байдаг. Гэвч эдгээр бичээсийн зохиогч нь тогтоогдоогүй юм. Жишээ нь эдгээр сургаалыг агуулсан гар бичмэл цэцэн ухааны төлхөөр 19-р зуунд бичигдсэн гэдгийг үгүйсэх аргагүй юм. Мөн энэ бүхэн ардын уран зохиолч байж болох талтай. Энэ бол үнэхээр ердөө тэрэнд хамаатуулан бичсэн цэцэн үгс байдаг. Тэр үнэхээр ингэж ярьж байсан гэсэх нь харин одоо юу л байдаг бол бас тэнд Чингис хааны сургаалаар тэр өөр хүүхэд төрөл садандаа гэж ингэж бичсэн бүхэл бүтэн хуудас байдаг юм. Өөрөөр хэлбэл үнэн бодит эсвэл худал эсхийг нь бид нар нотолж чадахгүй шүү дээ. Тэр л их сонирн байгаа юм. Алдар тоглон төмөр хаан таймарлан нэрээрээ алдартай. Тэрний гадаа төрхийн тал дээр судлаачдын дунд бас олон асуулт тулгардаг. Тэрэг юунд вэ гэвэл тэр өөрийн гарал үүслээрээ монголчуудад хамаардаг. Гэвч маш шаширгалтай түүх үүсэт байна. Антропологийн мэдээлэлээр тоглон төмөр Европчуудтай төстэй байв. Хэрвээ бид Тамерлааны царайг орчин цагийн монголчуудын төлөөлөлтөд харьцуулбал Европчуудтай ямар нэг байдлаараа илүү төстэй байх нь илт харагдах болно. Хэдийгээр гадаа төрхийн харвал Аз төрхтэй харагдах талтай боловч
Этнолог, антропологийн хүрээлэнгийн хүний антропологийн төрхийг дахин сэргээх лабораторид үндэсний төрөл төдийгүй бүх ард түмний онцлог шинжийг нарийн судалсан байдаг. Энд онцгой арга технологи ашиглан хүний гадаа дөр төрхийг сэргээдэг юм. Арга ясны үлдэгдэл төр үндэслэн энэ ажиллагааг гүйцэтгэдэг. Антропологч мэрэгчлүүдийн хувьд гавлын яс бүр дахин давтагдшгүй онцлог шинжтэй. Тийм учраас дөр төрхийг сэргээхийн тулд юуны төрөнд бид лабораторид боловсруулсан программын тусламжтайгаар гавлын ясыг маш дэлгэрэнгүй судалдаг. Гавлын ясны тусгай программаар хэмжилт хийдэг юм. Асимметрийг хэмжилт хийж тэмдэглэдэг. Ямар нэг эмгэнээс үүдэлтэй өөрчлөлт байгаа эсэхгээл бүхэл онцлогийг тусгах хэмжилт хийдэг юм. Дараа нь энэ бүх хэмжилтэнд суйрлан мөн өөрсдийн боловсруулсан хөтөлбөрийг ашиглан гавлын хэмжээг гаргаж ирдэг. Жишээ нь хамрын урт гэх мэтийг хэрхэн тодорхойлох. Гавлын ясан дээр хамрын оронд онгорхой байсан бол амьд цэрүүн цагтаа энэ хүн ямар хэлбэрийн хамартай байсныг нь тодорхой гаргах байдлаар ажилладаг. Бид энэ тухайн хүний царай төрхний байдлыг сэргийн гаргах зорилготой нарийн хэмжилт бүхий хөтөлбөрт суурилсан аргачлал байдаг юм. Энийг л барьж бид нэр ажилладаг. Ийм байдлаар Тамерланы царай төрхийг дахин сэргийн гаргажээ. Энэ бол антрополог нөхөн сэргээлтийн үр дүнд гаргасан цээж баримл. Наривчилсан судалгаа хэмжилтийн дүнд гаргаж авсан Тамерланы нүүрний хэлбэр нь монголчуудынхтай харьцуулахад илт гүдгэр хэлбэртэй байсан юм. Дэрнээс гадна дээд завх хөмсгөний төвгөр яс хийгээд хамрын хэлбэр нь Тамерланыг монгол төрөхгүй нэгэн болохыг хэлж байна. Энэ үр дүн цээж баримлыг урлсан мэрэгжилтэн антропологч Михаил Герасимовыг хүртэл цогцолтонд оруулсан юм. Тэрвэр Самарканд Тамерланы болшийг нээх мөчөд өөрийн биеэр байлцсан байж, дэрж бас бусад бүх мэрэгчлэтнүүдийн нэгэн адилаар Монголын хааны удмын хүний булш байгаа гэдэгт итгэлтэй байж. Антропологчид ганц гавлын ясыг судлаа зогссонгүй. Бүхэл ясыг судалгааны материал болгон судалжээ. Арга ясаар өндрийг нь тодорхойлсноор Тамерлан нь монголчуудад баймааргүй өндөр нуруутай нэгэн байсныг илрүүлсэн байна. Монголчуудын хувьд бол хар хөхөнгийн өтгөн шулуун ус түгээмэл байдаг юм. Харин Тамерланы тохиолдолд бид энэ дүрм олон талаараа зөрчилдөж байгааг харж байна л да. Тэр бол улбар хөрөнгөний үстэй байж. Мэдээж хэрэг энэ байдлаараа тэр олон тооны Монгол дайчдаас ялгарч байгаа юм. Тэрнийг ялгаруулж байгаа энэ улбар хөрөнгөний үс нь мэдээж хэрэг толгойтой үснээс нь гадна сахлын өнгөнч бас юм байсныг Михаил Герасимов Тамерланы булшинд мартал судалгаа хийх үеэрээ тогтоосон юм. Энийг л сайн мэдэж байна. Антропологийн бүхэл судалгаа шинжилгээний дүгнэлтээр Тамерлан монгол хүн биш болохыг тогтоолоо. Энэ баримт нь Монголын их байлдан дагуулт гэж огт байгаагүй гэдэгт итгэлтэй байдаг. Тэдгээр түүх судлаачдыг гайхшруулаагүй юм. Тэрнээс гадна нэмэлт нотлого болох үүднээс Чингис хааныг дүрсэлсэн зураг бичээсүүдийг авч үзье. Эндээс харахад тэр ч бас монголчуудтай огт төсгүй байсан юм. Чингисийг хаанаар өргөмжлөх ёслолын зураг энэ байна. Энэ бол аялагч Марко Поло зохиогч нь гэж хаягддаг бөгөөд тэрээр 13 дугаар зууны сүүлээр Азад байсан юм. Зураг дээр Марко Поло хаан болон тэрний дагалдагчдыг Европ ховцтой байхаас гадна агуу удирдагчид Аиргэн буюу Шамарокто титэм өмсөж байгаагаар дүрсэлсэн үргэлж Европын удирдагчдын бэлэг тэмдэг байсаар ирсэн юм. Мөн Чингис хааны гартаа барьсан элд нь Оросын зэвсэг гэж тодорхойлогдсон шинжийг агуулж байна. Үүнд зориулагдсан зураг хөргийг бид ашиглан судлаад эхлэхэд бид эдгээр татар монголчууд аль талынх нь вэ гэдгийг шууд таамаглаж болохгүйг олж мэдсэн юм. Туг далбааны жилхэн, царай дөрхөн жижилхэн. Тэгэхээр үүний хэрэгтэй юу байсан бэ гэвэл энэ яг хин хиний хоорондын иргэний дайн байсан бэ гэсэн сэтгэгдэл төрж байна. Сергей Радножовский дундад зүүнний үеийн Оросын оюун санааны удирдагч. Энд олон жилийн турш Руст эрх мэдлийн тогтоосон монголчуудын дарангуйлалд эргэлт болсон гэж үздэг тийм үйл явдлыг дүрсэлжээ. Дмитрий Донский болон Мамайн армийн хооронд болсон тулаан хамгийн хажиргалтай шүтэн дээр дүрслэгдсэн зураг нь хоёр талаас яг адилхан цэргүүд тулалдаж байгаа юм. Энд ч бас татар монголчуудын халтан төрөмгөлөл байгаагүй. Харин ч Русийн ямар нэг овг аймаг эсвэл бүлэг хоорондын эрх мэдлийн төлөөг тулаан байсан гэдгийн маш чухал шууд бус нотолгоо юм л да. Энэ бол Русын газар нутаг дээр чухам яг юу болсон талаарх таамгийн нэг хувилбар. Тухайн улсын түүхээс энэ олон үйл явдлыг зүгээр нэг хасах боломжтой гэж үү? Тэр тус маань тулаан болсон нотлохоо нь эртний Оросын он дарааллын бичиг тусгагдсан тохиолдол. Гэвч Клевскийн тулааны зарим нөхцөл байдал эргэлзээнд оруулсан мэдээлэл дүүлэн шууган болох төрөнд тулаад байна. Ломносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн физик математикийн шинжилгээ ухааны доктор Татьяна Фоменко Дмитрий Донскийн дайчдын тулаан болсон газар хүртэх замын тэмдэглэлийг сэргээн тогтоожээ.
Ингээд түүлийн хачирхалтай үр дүнд хүрсэн нь зам Москва руу хөдөлсөн байна. Гэвч яагаад ч Донскай мамаа нарын тулаан болсон гэж үзсээр ирсэн Тверскийн мужид хүрээгүй байв. Дайчдын замын тэмдэглэлийг тодорхойлсон өөрийн аргаан тэрээр он дарааллын бичгээс ирүүлсэн газар орны нэрлэлээр үндэслсэн байна. Он дарааллын бичгийн тэмдэглэл дээр тэр котлыг чиглэн хөдөлсөн гэж байдаг юм. Москвагийн газрын зураг дээр бид Нижний Котли болон Котловка голыг хэлбархан олж харна. Дмитрий Донскойн дараагийн зогсоол юу байваа гэвэл он дарааллын бичиг дээр ийм нэг үг байдаг л да. На Чурине Михайлова гэж. Он дарааллын бичгийг дахин хуулсан зарим хувилбар дээр на Коруче Михайлович гэж бас байдаг юм. Зарим дээр энэ үгийг дахиад баг зэрэг өөрчилсөн байдаг л да. Үндсэндээ үнэнд хамгийн нийцэх нэг хувилбар байдаг нь Нареци Начуре на Михайлова гэж байдаг. Эхэндээ бид энэ үгэнд ихтлээ их анхаарал хандуулаагүй байсан юм. Гэвч дараа нь Москвагийн газрын зургийг анхааралтай харж байгаад анзаарсан л та. Тэгээд Москвад үнэхээр Чура гэдэг нэртэй гол байдгийг анзаарч анхаарлаа хандуулсан. Тэгээд бид нэгэн Чура гэж гол байгаа юм чинь энэ голын хаан нэгтэй Михайлов гэж нэртэй холбоотой ямар нэг газар байж таараа гэж үзсэн юм л та. Тэгтэл үнэхээр тийм газар байдгийг олж тогтоосон. Ийм байдлаар судлаач Дмитрий Донскийн цэргүүдийг одоогийн Новодевичийн монастырь буюу хийд байгаа Москвагийн газар нутагт авчирч тэндээсээ Боровицкийн толгод харин тэндээсээ Куликова нэртэй газар тавьчирсан юм. Солянка гудамжинд Рождество Богородица Сумгулишкад байдаг. Энэ газраас холгүй дахиад хэд хэдэн сүм байдаг нь бүгдээрээ өмнө нь болон одоо Кулишка нэртэй байж. Энэ бол Кулишкагийн 3 гигантны сүм. Би эндүрч хийж магадгүй гэж имэж байна л да. Гэхдээ ямар ч байсан дахиад 2-3 сүм Кулишкад байдаг юм. Куликовын тал нутг нь ойролцоогоор Москва гол. Эндээс хойд зүгт, зүүн зүгт Яузы гол хүртэл, хойд зүгт Цөөрөм хүртэл газар нутгийг хамарч байсан. Москвагийн газар нутагт болсон Куликовын тулаан ийм байх боломжтой гэж үү? Нотлогоо болгож бүрч илүү хачиргалтай мэдээлэл авч үзье. Москвад энэ тулаанд амиа алдагсад зориулсан нийтийн оршуулга байдаг. Динамо нэртэй нэгэн үйлдвэрт 80-ад оны үед нэгэн булчны чулуу илрүүлжээ. Гэвч энэ чулууны дор юу ч байсангүй. Архивыг судлах үеэр энд Александр Пресвет мөн Андрей Ослебян нарын булч байсан тодорхой болсон юм. Энэ хоёр лам Сергей Радожинскийн үед Троице Сергеевийн хийдэд үйлчилж байжээ. Дмитрий Донской дайчтан цуглуулах үед Сергей лам тэрэнд энэ хоёр ламыг илгээсэн байна. Куликовын тулааны үеэр Пресвет амиа алдаж, харин Ослебя шархтаж, хожим амиа алдсан байна. Булчны чулуу олдсон үйлдвэрийн байр өмнө нь сүмийн байр байсан байна. Харин 14-р зуунд энд Старос Симонов хийд байсан юм. Пресвет Ослебян нарыг энд мөн оршуулжээ. Сүмийн байшинг олон удаа нурааж, дахин сэргээсний дараа лам нарын цогцсны үлдэгдэл үгүй болсон байна. Тэдгээр нь сүмийн хаан ихтэй байгаа гэсэн таамаг байгаа ч гэлээ энэ газар хаалттай болсон юм. Тэргээр цогцгүй Куликовын тулааны үеийн оршуулга энд илүү олон байгааг үгүйсэх аргагүй юм. Бид энэ сүмийн талаар зарим ажилтнуудад ярилцаж байхад тэнд 1930-ад оны үед Динамо үйлдвэрийг барьж энэ газар нутгийг барилгын ажилд бэлтгэж байх үеэр асар их хэмжээний гавлын яс болон бүрэн бүтэн арга яс гарч байсан гэдэг юм. Энэтэй холбоотойгоор газар дээр нь археологчид ирж байсан. Биднийг Пресвет Ослебян нарын шарл байсан газрыг үзэхээр очих үед тэнд ямар нэг зойр гэмээр газар олдсон нь асар олон тооны гавлын яс байсан. Энэ гавлуудыг хайрцагт хийгээд яг бидний газар дээр нь очих үед буцаач болж байсан. Тэгэхээр энэ газарт байгаа булчны тухайд бол асар олноор тоологдно. Хондараалын бичгээс үзэхэд Дмитрий Донской 8 өдрийн турш амиа алдагсдыг тулаан болсон газарт нь оршуулсан болох нь тодорхой болсон байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг уламжлалт түүхийн хувилбараар авч үзвэл энэ газар орн нь Тверскийн муж нутаг юм. Үнэхээр амиа алдагсдын цогцыг 300 км-ийн зайтай Москва хүртэл тээвэрлэн авч ирсэн байх боломжгүй юм. Гэвч хэрвээ үнэхээр тулаан Тверскийн мужид биш өөр газарт болсон бол яах вэ? Куликовын тулаан болсон газрыг өнөөгийн байдлаар албан ёсоор хүлээмж зөвшөөрсөн хувилбар нь үнэн хэрэгтэй бол анх газрын эзэн Нечаев гэгч нэрлсэн байдаг юм.
Тэр хүн Куликовын тулаан болсон гэх албан ёсны газраас холгүйхэн яг тэр бүс нутагт эзэмшил газартай байсан юм. Энээс өмнө Куликовын тулаан гэж үнэхээр болсон нь 1380-ад оны үед байсан гэдгийг мэддэг байсан. Мөн энэ талаар өгүүлсэн он дарааллын бичигч оршин байсан боловч Чухам хаан аль газар нутагт болсон гэдгийг нь хаан нэгтээ дурдаагүй байсан юм. Ямар тач бид төлийн мужид Куликовын тулаан болсон гэх талаар газрын эзэн Ничавийнхаас өмнөх баталсан их сурвалжийг мэдэхгүй байсан юм. Куликовын тулаан болсон албан ёсны газар орны талаарх мэдээлэл эргэлзээ төрүүлж байгаа ганц энэ тохиолдол биш. Тулаан болсон гэх тал газараас амиа алдагсдын тогтсны үлдэгдэл илэргүүгээс гадна цэрэг дайны холбогдолтой олдвор маш цөөн олдсон. Куликовын тал газараас үнэхээр ч сум хуйг дуулганы хэсэг олдж байсан. Одоо ч олддог. Гэхдээ маш бага тооны олдвор байдаг. Өөрөөр хэлбэл тийм хэмжээний олдврыг бусад ямар ч газараас олох боломжтой гэсэн үг. Дайн тулааны дараа Москвагийн иргэн тойрноос эсвэл тулаан огт болж байгаагүй газараас ч ямар нэг юм олох боломжтой байдаг шүү дээ. Учир нь хэн нэгний хийсэн буудлын уул мөрийг үлдээсэн сумны хонгоо гэх мэт зүйл хизээд хаанч байж болно л доо. Куликовын тулаан юунаас болоод ингэж толгой эргүүлэх болов? Энэ тулаан ер нь болж байсан юм уу? Хэрвээ байсан бол монголчууд Русыг дайлаар мордоогүй гэж үзвэл хиний дайчид тулалдсан байж таарах уу? Магадгүй тухайн үед хэсэг сонирхлын бүлэг этгээдүүд Төв Азийн байлдан дагуултын талаар хүлгэр домгийг зохион тараасан байж болох юм. Хожим нь энэ нам дамжин баяцсаар он цагийг гэлээсэн байж ч мэдэх юм. Монголчууд татарчууд байна уу? Эсвэл өөр хин гэж нь байна хамаагүй. Нүүдэлчдийн халдан дүрмгийлийн тухайн үзэл баримтлал нь өөрөө миний үзэж байгаагаар физикийн үүднээс нь шаваад үтсэн байж болшгүй худал хуурмаг. Боломж ийм эзэн дүрмгийлийн нөөц бололцоо нь өөрөө огт байхгүй. Соёл, эдийн засаг, цэрэг армийн салбар, бичгийн уламжлалын үүднээс авч үзвэл хов хоосон газар нутагт гэнтэл жигтэй үзэгдэл гараад ирсэн нь түүхийн цаг товчооны хэмжээсээр нүүд эрмхийн зуур ердөө хэдхэн жилийн дотор бараг Евразийг бүхэлд нь эзэлж орхино. Энэ бол удахгүй зураг. Үнэн бодит түүхэнд эзэж зүй ёсны байр суурь эзэлж байгаагүйгээр барахгүй. Огт боломж үзвэл. Уламжлалт хувилбараар 1480 онд Рус Төв Азийн эзлэн дүрмгийлэгчдээс чөлөөлөгддөг. Монголын агуу эзэнт улсын төгсгөл ирдэг. Тэрнээс хойш монголчууд өөр ямар нэгэн ард түмнийг эзлэн дарангуйлах оролдлого хизээч хийгээгүй. Огцом үгүй болсон булан эзлэх шунхай тэмүүлэл. Энийг харин судлаачид мэдээж хэрэг гайхмаар явдлаа гэж нэрлэдэг байна. Ой, хад жимсний шүүс. Тош шиг тунгалаг царай, торох шиг зөөлөн арс. Шинжлэгдсэн актаар X. Түмэн олон харилцагч, мянган хэрэглэгчтэй түүчээ болон цагилсан 10 жилийн өн баярын мэд хүргэе. Үндэсний тэргүүлэгч 1919-50 мэдээллийн лавлах. Ерөнхийдөө битгэгч Ачууртгап Ее кофе X-Studs Production үзүүлж байна. Таны бодлоор шилдэг гэж юу вэ? Бусдыгаа мандалгыг хэлнэ. Бүх юм ямар ч алдааг байхыг хэлнэ. Зөвхөн байлан дагуулгачтай хэлнэ. Ямар ч өөс үгийг шилдэг баха. Бүх зүйлийг алмаар болохыг хэлдэг баха. Бүх зүйл төгс төгөлдөр байхыг хэлнэ. Шилдэг тоглолт Таамбатар хотын байлдан дагуулж байна. Монголын өдөрцний соёлын тур өдөр айсцгаас. Star Golf Fitness Club эрхэм хүндэг гольфчид болон гольфийн спортыг сонирхогч хүүхэд залуучд зориулсан гольфийн цогц сургалт. Хамгийн сүүлийн үеийн гольфийн програм бүхий дэлгэцийн гольф. Бүх төрлийн тоног төхөөрөмж бүрэн суурилсан Fitness Club. Энэ бүгд нэг дор. Star Golf Fitness Club.
нарны элчин цацрагтаа булганы өнгөн сорондоо усны дээд нь цэнгэгтэй байдаг бол уралсан бүтээлийн дээд нь шилдэгтэй байдаг юм. 2013, 14, 15 оны уран ур чадвар, уран сэтгэмжээс бүрдсэн шилдэг номеруудаа Шинэ production төлөвлөж байна. Бидэнтэй үргэлж хамт байсан үзэгч та бүхэндээ талархлын тоглолтоо 11-р сарын 12-ноос соёлын төвөргөнд Шинэ production. Цаг мөч бүрийг таашаахад тань туслана. Дон Фернандо. Монгол улсын шилдэг 99 улс төрчин рейтинг тогтоох цахим болон цаасан судалгаа улс орон даяар явагдаж байна. Та дэмжиж байгаа улс төрчин цагийн сайтаар орж саналан өгөөрэй. Улс төрч цагийн. Сэтгэл оюун хүч хөдөлмөр шингэсэн бүхэн амжилт бэлгэлдэг. Цаг хугацаа орон цаг туулан сүндэрлсээр байх их бүтээн байгуулалтын гараа гагцуу энэ дэсэл их. Танай талбарыг өмнө санал болгон дэлгэж барих бидний сонголт хязгаар. Биеийн хүслийн жигүүр нэгс бүгдийг биг хамгийн том барилгын материалын төв. Цаг мөч бүрийг таашаахад тань туслана. Дон Фернандо. Сэтгэл оюун хүч хөдөлмөр шингэсэн бүхэн амжилт бэлгэлдэг. Цаг хугацаа орон цаг туулан сүндэрлсээр байх их бүтээн байгуулалтын гараа гагцуу энэ дэсэл их. Танай талбарыг өмнө санал болгон дэлгэж барих бидний сонголт хязгаар. Биеийн хүслийн жигүүр нэгс бүгдийг биг хамгийн том барилгын материалын төв. Тош шиг тунгалаг царай, торох шиг зөөлөн арс. Шинжлэгдсэн актаар X. Дахлаас сэргийх амин дэмийн сурал. Нимбэг Си. Гэлжээс намсгаа авахгүй байна. Армийн дааны баялаг үтэгч. Хөө наатар чарахад шүү дээ. Бид сүлжлийг сааруулж баялаг бүтээж байна. Сааруулж баялаг. Ой. Бид 30 болсон юм. За. Арай 50. Бид Өвөр хангаа аймгийн Бид баруун баялаг баялаг. Бид За. Бид Өвөр хангаа аймгийн нарийн дээл сумын баялаг бүтээгчид. Эсгийн урлал Монголын брэнд. хамгийн дөрөвдөө зорчиг, хамгийн шилдэг мэдээлэл, хамгийн шин болон хамгийн сонирхолтой үйл явдлын мэдээлэлтэй хамтдаа хоржоонтой, хөгжөөнтэй, тухтай open house хавтай мөрнө. Үдээж сонирхолтой шинэлэг бүхнийг эрхлүүлсэн хөгжилтэй сонирхолтой шоу шинэ 7 хоног тутам танад хүргэнэ.
Шинэ үеийн соёлт хүн та шилдэг бүхэнээр бүдний дүүсэн алхахыг хүсвэл ИТV HD телевизээр сувга харуулаарай. Open House нэвтрүүлгийн шинэ дугаарыг Бямбарыг бүрийн 22 цагаас бүтээн авч үзнэ.